За өнөөдөр хичээл орно гэдэг тийм. За өмнө гэрээ даалгавар багш нь ямар даалгавар өглөө? Өөрөө магтсан. Өөрөө хичээл ирэх гэсэн тийм. За тэрний өмнө бүгдөө цагаан самбар дээр өөрийгөө илэрхийлсэн нэг 3 үгээр л өөрийгөө илэрхийлж бичиж байгаа. За бицээ өгнө. За дэшин цагаан самбар орж. За бицсэн. Хэдийн аярлал ухаантай сэрэглэн цаваа бичсэн байж. За баярлалаа. За бүгдөө дөрвөн шүлэг бичээрэй гэсэн тийм ээ. За тэрийг багш нь уншуулад 3 хүүхдээр уншуулдаг. Хэн уншчихв? Би. За хамгийн түрүүнд явсан бол гараа өгсөн учраас би Монгол төрснөөрөө би монголоор за баярлалаа. За өөр уншчихв анхандаа. За хэлбэл би Чингисийн уулан баснараа магтдаг. Би чихэнд чимэгтэй ярьдгаараа магтдаг. Би аав ээжийн охин баснараа магтдаг. Намайг унахад түшээд авдаг. Ах эгчтэй болснараа магтдаг. За баярлалаа маш баярлалаа. За өөр уншчихв. За ариун зэ бийг уншчих. За би ухаантай хүү, би сэргэлэн хүү, би тусархан хүү, би аав ээжийн бэндэн хүү. За баярлалаа. Аав ээжийн багцсан хүүхэд байна. За өнөөдөр хичээл орё хүүхэд ээ. За уншаа хүүхэд ээ. За цагаан самбар дээр хариу бичиж өргөөрэй. За сайн байна. За багш нь хариу гин. За ингэж зориглон За өнөөдрийн хичээлийн сэдэв За тэр зургийн утга санааг ярилцсан юм уу? За яг үгүй гэр бүлэрээ цэвэр агаар аялж хөдөөгөр гэр бүлэрээ амч. За болж нөө. За цэлээ. Зуны хамт хөдөөгөр зугаар аялж. За санаа хүслээ мөкслээ. Зуны хамтаараа гэр бүлтэйгээ Монголын уужим агаараар амьсгалж байна. Оо сайн байна өөр. За тэлмүү. Цэвэр агаараас гэр бүлтэйгээ хаттраа яаж цаан тавьж. За болж ин за баярлалаа. За бүгд одоо цааш. За өнөөдрийн хичээлийн зорилго хүмүүстээ. За өнөөдрийн хичээлийн зорилго За өнөөдрийн хичээлээр баримтлах зарчим өгдөө. За өнөөдрийн хичээлээр баримтлах зарчмаа бүгдөө ерөнхийдөө. За багш нь гэрийн даалгавар гэр бүлийнхээ танилцуулгыг ерөнхийд нь хийгээд ирэх гэсэн даалгавар өгсөн байгаа тийм ээ. За гэр бүлийнхээ танилцуулгыг аваад ширээний өмнө авч ирэх багш нь хэлж байна. За энэ талаас нь 1 2-оор тоолчих. 1 2 1
За анхаарай. Энэ талаас бүгдээр 1 2-оор тоолч. 1 2 1 2 1 2 За 1 тоотоогууд нь байрандаа 2 тоотоогууд нэгнийхээ өмнө зогсоод. За авчирсан. Гэр бүлийнхээ танилцуулгыг хамтдаа байгаа хүмүүстэй танилцуулж. Манай гэр бүл ав жаргалтай. За бүгдээ наад зов иргэн нэг хүүхд алгасаа зогсоод. За дахиад гэр бүлээ танилцуулж. За дахиад нар зүү эргээд нэг нь алгасаа зогсоо. За бүгдөө яг тоосон тоонуудаа дотроо тогтоогоод 5-ын тоотойгоо багш нь энэ самбарын өмнө үлдэхийг өөрчж байна. За бусдад ширээндээ. За одоо 5-ын тоотойгоо гэр бүлээр таанах танилцуул. Бусдад анхааралтай сонсож шүү. За бүгдүүдээ. За. Маш ухаантай. Тэгээд одон пост их орж исэн. Арчиг атгахад тавьчихсан. Манай спорт гэдэг нь болохоор манай баг ихч өсөд яа мөнгө мэдээ гэсэн. Өдөөс ихсэн. Манай гэр бүл зургуудаа тэгээд энэ манай цагаан хуусан тэгээд манай аав юм янзтай манай ажлаар тоонсон. Манай хоёр ихч болохоор спортлог би өөрөө тийм тоомоогоо тогтоохтой. Тэгээд манай дүү жоохон төсгөөд манай гэр бүл тийм спортлог онцлогтой. Тэгээд би гэр бүлээр энэ төссөн байгаа. Манай гэр бүл дөрөв амьдардаг. Манай дүү би ах эгч имээ дүүтэйгээ амьдардаг. Тэгээд манай гэр бүлийн онцлог бол юм хамтраж хийх би аав ээжээрээ их бахархдаг. Манай аав ээж надыг төрүүлж өсгсөн болохоор би их бахархдаг. Манай гэр бүл тавал амьдардаг. Би хоёр ах аав ээжийн хамт амьдардаг. Манай гэр бүлийн онцлог бол хөгжөлтэй оюунлаг спортлог. Би аав ээжээрээ их бахархдаг. Намайг төрүүлж өсгөж гэр бүл бол хизээч олдошгүй нандин эрдэм. Энэ манай ахыг савсар гэдэг Тэмүүжин театр гэрээ ингээд та энэ манай дүү Хаан цэцэг гэдэг одоо 1-р ангид сурдаг. Цэцэрлэг тогтоо Монгол хэлээр 5 минутад авчихсан. Энэ манай дүү Игчин гэдэг энэ манай игчийг Наран цэцэрлэг гэдэг 7 минут явдаг.
Энэ манай дүүгийн хоёр цэцэрлэгийн нөхөд энэ манай дүү 5 медаль Монгол хэлээр авчихсан. Энэ манай гэр бүлийнхаа 9 сарын 1-нд 5 медаль зураг авчихсан. Тэгээд манай гэр бүлийн хэлэх төртэй өгөр ажил үед бас давс үед бас хэлэх өгөх хэлэх төртэй. Энэ манай Клаус Юужин театрын ангаалагч. Энэ манай дүү Ганц цэг гэдэг. Одоо 1-р ангиас сурж байгаа. Энэ манай ээжийг Гэрэлтия гэдэг одоо хөдөө мал өрөөдөг. Тэгээд энэ би ан тогтох өөрөө энийг гайд ингээ манай дүү фокусыг сурдаг. Энийг имэг манай имэко манд. За ангийнхаа гэр бүлээр танилцсан 5 хүүхдүүдээ үнэлгээ өгч чи бүгд. За үнэлгээгээ өгөөрэй. За баярлалаа. Гэр бүлээр танилцуулсан 5 сурагчдаа баярлалаа. За одоо дараагийн үйл ажиллагаа үүсгэе. Гэр бүлээ магтан дуулъя. Яаж хэнийг магтах та нарын дурыг. За багаараа хамтарч үзье. За гурван тоотоогууд нь бичсэн шүлгээ юм уу аав ээжээ магтан дуулсан өөр юу вэ тэрийг авах. За басан багийн 3 тоотой. 3 тоо хийсэн нэг сурч байгаа шүү дээ. Тэр хүүхдүүд нь даалгавраа авч гарч ирж шүү. За юу. За. За хорон цэнтэй шиг байна. За босна. Гэр бүлийн магтан дуулсан дуу шүлэг өөртөө зохиосон шүлгээ уншиж байгаа тийм ээ. За босна маш уран цод чанга дугаар уншиж байгаа шүү. За ээж минь дэлхийн хамгийн гол мэдээ өгдөөсөн мэсэж шүүн хамт. Шээжин ажил ээжийн ажил эцэс төсвөлгүйтэй ээж бол бидний мэдээ. За баяр хүргэе. Баярлалаа шүү тийм ээ. За Аав тамгийн хайртай оюунлаг ухаанлаг аав минь хүсэл мөрөөдөлтөө үнэнч хүн чанартай үнэнч болгосон намайг тийм л болгосон аав минь. За баяр хүргэе. Маш гоё ааваа магтан дуулсан. За баяр хүргэе. За хан намайг хүндээс бүгдийг би ээжгээ бүдэрхээсээ өмнө үг хэлгээвэл ээжтэй би хамгийн хайртай гэж хэлнэ. за баяр хүргэе. Маш гоё. За ээж минь та энэ хорвогийн хамгийн гөргийн ээж минь та миний амьдралын жаргал юм. Ээж минь та миний баярцагтан юм. Ээж минь та миний
Миний амьдрал юм. За баяр маш гоё тийм ээ. Аавыг ирэхэд гэрийн жавар алга болдог. Аавыг ирэхэд бид өнгөрдөг. Аавыг хүчээр бид амьдардаг. Хорвоогийн түмэн гайхамшиг аав юм. За баяр. За аваастай өндөр өгч. За өндөр өөрөөр өгдөг. За бүгдөө маш гоё шүлэг зохиосон бүх сурагчдад баяр хүргэе. За хайртай зөвлөс. За багш. За ихэнх нь аав ээжийн багтд урсан байна тийм ээ. Тэгэхээр багш нь за одоо нааш харахад та. За бүгдөө уншаарай.
хятад заяасан бэлгийн цэнхрөөс тэнгэрами хайрыг минь хайраар ундаасан хажууд минь дуссан уйхан амин хамини халин ухан ягэл хамбиг минь ургуулсан ухан уийн үлдээ мөхрөх ухан үр надад ганцхан ухан ахтан мэдгидээ ирнэ шүдээ. За баярлалаа. За одоо бүгдөө гэрүүлийнхэн танилцуулгыг маш гоёор чимээд дуудлага худалдаанд оруулсан. Хэн хамгийн гоё чимсэн нь хамгийн түрүүнд хийж дууссан. Бүгдээрээ дуудлага худалдаанд оруулаад гэрээнд очиж зарна. Хайрцаг. За. Ямар за тэгээд чимээ дуудлага худалдаанд оруулах биш юм. За энэ дээр ингэж чимэглэлээс байна. Тэгээ амбулынхаа танилцуулгыг ингэж биччих цаа. Ямар байдлаар чимээд байж тэрийг яг өөр жоо сайн чимээд гаргаж цаа. За. Энийг одоо энэ дээр танилцуулах бичиж. Амбул хийдий чи өөрөө юугаар яаж чимнээр байна? Тэрийг яг бодож байгаа сайн чимээд танилцуулах сайн бичиж. Баяс би яа хийсэн чимээ одоо ингэж маараа. Орон хийгээд хэлсэн байж шүү дээ. Энэ үйл за яа танилцуулга бичих заа яа юм зэ. За бэлэн болсон хүмүүсд дуудлага худалдаа. Урьж байна. Гой болгоноос бэлэн болсон хүмүүсээ гарч ирэх урьж байна гэж нэ. За танаа багас бэлэн болсон хүмүүс. За одно. Бэлэн болсон гарч болно шүү дээ. Үнэ. За өөр сандрах хүмүүс юм. За нам сумаа гарыг. За. Дай үзэх. За. За бүгд хийж байгаа нь түр орхичин хүүхдээ. За энэ дуудлага худалдааг сонсох. За анаа дээр. За энэ хоёр хамтыг аваад гээд нийлээд зөвхөн болсон. Энэ эднийг ингэж чимдээд явахад 3 цаг аваад нийлээд хэзээ хандвал тэгээд би юм бичээд ингээд яагаад миний бүх хөдөлмөр гэсэн болохоор би нэг 1000 төгрөг. За 1000 төгрөгөөр дуудлага худалдаанд ануудаар хийсэн бүтээлээ оруулж байна. Болж гэнэ хүүхдүүдээ? Өнөөдөр хүүхдүүд байна уу? 2000. 2000.
За мөнгө гэрд нь 2000-аар авна гэж байна. За 3000. За 4000. За 5000. 5-аас өөр нэг хүүхэд байна уу? Нэг хүүхэд байна уу? За тэгвэл хамгийн эцээ дуудлага худалдааны үн хэд болов? 5000. За 5000 болов. За олно. Би энэ хүүхдийг 4 өдрийн цаас авсан. Тэгээд нийлээд 200 хийсэн. Тэгээд би энийг өөрөө бас гээд бүхний хамт өөрөө хийсэн. Тэгээд энэ дөрнүүдийг яагаад 5 скотч гэж хэрэглэсэн. Тэгээд энийг бас би өөрөө таваад өөрөө зориулж хийсэн болохоор би энийг 3000 За 3000-аар зарыг гэж байна. Одлоогийн хийсэн бүтээлийг өр нэмэх үү? За 3500. За 5000. 5-аас илүү яах вэ? Энд хансан үнийн хэлчлээ. 5000-аар авах гэж 5-аас дээш өсөх үү? За өсөхгүй гэж. За 5-аар. За жамсан дутмиг. би нэг 200-аас авч ирсэн. Тэгээд нэгтэй нөрөж өгсөн. Тэгээд энийг би 2000 төгрөг авсан. За 2000 төгрөг. Үнэн үү? За 2500. 5000. 5-аас илүү гарах уу? 5-аас илүү гарахгүй л гэж байгаа манай гэрэн те хансан. За телефоныг ярих гэж байна. Би нэг хоёроо тэгээд юм хаад зүгээр харьяагаа хийсэн. Тэгээд цав тэрийг орчиж наад хийсэн. Юм уу битсэн. Тэгээд зүрх бүр хайсан. Тэгээд дотор нь За. За 1500-аар үнэлээ. За 2500. За 5000. За 5-аас илүү гарах уу? Гарахгүй 5-аас илүү гарахгүй л гэж байгаа тий. За ариу зэ. би нөгөө 2000 авсан гэсэн. Тэгтээ энэ хийхэд шүү дээ. Надад 500 цаас авсан. 500 цаас нэгтэй 500 төгрөг болно. Би энэ өөрөө яаж төлөвлөж өөрөө хандхаа бас шийдэгдсэн. Тийм учраас би 1500. За 1500. За 5000. Энэ зэрэг ямс бүгдийн 5000-аар авчих юм байна тийм ээ. За наас солонгот. Устдаа хаяг сонсон шүү дээ. За 3000. Наас солонгот. За энэ за хин ариун зэ. 3 өдрийн цаас тэгээд машин хийсэн. 3 өдрийн цаас За 1500-аар үнэ 5000. За бүгд 5000. Саяжаа эндээс л 5000-аар авъя гэж 2 дугаар багаас л ерөөсөө шууд шийдээд байна тийм ээ. За их төвшин. За 2500. За 5000. Тэндээ биш. Энэ 5-аас илүү авах уу гэдэг нь. За 5500-аар үүр цайг авлаа. За бүтээл хийж тайлбарлаж дуудлага худалдаанд орсон сурагчдаа баярлалаа. Үнэлгээг өгч бүгдөө. За та нар тэгэхээр гэрээхэндээ очиод хийсэн бүтээлээ хэдэд зарах нь аав ээжтэй. Та нарын хөдөлмөр шингэсэн бүтээл тийм ээ. Тийм учраас яг эхлээд дуудлага худалдаанд орохдоо ануудад тэр гэсэн. Хэд гэлээ? 1000. За хамгийн дээд нь 2000 байна те. За гэрээ 3000 одмоо. Бүтээлээ хамгийн эндээс өндөрөөр үнэлсэн олмоо. За гэрээхэндээ очиод аав ээжтэй миний хийсэн би гэр бүлийнхнээгээ багтдаг учраас ийм бүтээл хийсэн гэж гэрээхэндээ очиод зараа заяа. Бодож шүү дээ тийм ээ. Та нарын бүтээл юм. За та яадаг цаашдаа суух. За наш анхаарч байгаа хүмүүстээ. За энэ мөшөө.
багш сурагчийн хамтын хүмүүс ажиллагаа хийж юм боломжтой байгаа тийм ээ. За энэ зургийг хараад ажиллагаа миний өгдөө. За тэгэхээр бүгдөө заяа. Багш та нарын донд нэг асуудал төвшүүлээ. Та нар ирээдүйн аав ээж болно. За ирээдүйн аав ээж болохдоо би яг тийм аав болно. Би яг тийм ээж болно. Бодол мөрөөдөл та нарт байдаг тийм ээ. За тийм учраас яах вэ? Тийм учраас өөрсдийнхөө бодол санааг ихнээс эндээс илэрхийлээд авчих. За санджаас руу. За сайн бол за би томбоо дээж хараа. Хинээ юм гисагт. Сайн би томбоо юу дэрсэн. Тав жинж даж за. Би томбоо өгдөг чанга гэж. Би томбоо дээж хараа. Би өөрөө яаж агуу их хүч хөдөлмөрөөр гацсан ээж. Би хараа ээжийн эсрэг шинжийг агуулж сайн ээж бол. Би томбоо гэр бүл юу гадтай авч явах чанга ярьж шүү дээ. би томбоо юу гадтай авч явахтай. Гэр бүлийнхаа сүр чухал гаргасан тийм аа. За сайн биш. Би томбоо гэр бүл тэгээ хүүхд өөрөө хүүхдтэй амар халамжтай гэж. Би жисэн шинжийг авсан гэж. Би саяны хэлсэн дээр гасан та эх хүний 5 шинжийг авсан гэж. Би томбоо хүүхдэд тусалдаг. Гэрээ хамгаалдаг сайн аа. Би томбоо дэж За бүгдөө ирээдүйн маш агуу аав ээж болох юм. Яг та нар хийж байгаа үгнээс тодорхой харууллаа тийм ээ үгтэй. За тэгэхээр за гэр бүл гэж одоо юм та нар нэг мөнгө нийлээд таа. За айдуултаа аажтай хамгийн чухал. За амитны бол за анууд дахиад олдошгүй нэмдээ. за би гэр бүл гэдэг бол дахиад олдошгүй нэмдээ бас дахиад олдохгүй ч гэж дахиад олдохгүй нэмдээ бөгөөд өвөө намаа ч гэсэн дахиад олдохгүй ховор ирдэ тийм ээ. ямар ч ах гэрднээс аав ээж гэр бүл маань чухал. За аль эрдэнэ нөгөө гэр бүлээ өгөөл яг та нар үгүй гэр бүл гэдэг за мөнгөслөө. Гэр бүл байх болго амьдрахгүй. Оо за болж шүү. За Өнөөдөр ганцхан олдох нандин. за тийм гэр бүл маш их. маш гоё юм шүү. Чингис хааны уламжлал гэр бүл. За их төвшөө. За хэлэх хөхтэй нэ. За Гэрээс дээр гэр бүлийн хэрэг илүү чухал. за Амьд ганцхан болцсон.
За гэр бүл дээр бүх бусууд яг багтдаг. Гэр бүл гэдэг бол ерөөсөө дахиад олдошгүй нандин ирдэг нэ хамгийн хэлбэгээр яг үнэ. За гэр бүл бол бидний хамгийн их хүндэлж явдаг ардагч аль мөнгнөөс ч илүү гэдэг нь таанд хэлдэг яг үнэ. Тэгэхээр манай ангийнхан бол ирээдүйн маш сайн аав ээж болох нь гэр бүлийн бол дээдээр нандинд явдаг сурчд юм байна. За та бүгдээ өнөөдөр хичээлд оролцсон баярлалаа. За миний хүүхдүүд энийг уншаадах та. Мөн үү? Мөн. За тэр зургийг хараа энэ. За аз жаргалтай гэрүүлийг харуулж ирмээр за бүгслээ. Аав хүүтэй юм зааж өгч дээрээс нь үгээр ярьж. За өөр Тэвээ. Биш. за тэр ямц. Хүүхдүүдтэй ойлгохгүй юм зааж өгч. Ноо зүг за. Хүүхдүүд түнхрэн зааж өгч. Аз жаргалтай гэрүүлийн зураг байна. За өөр. За ямцсан бол. Аав яг хүүхдүүдтэй юм тайлбарлаж. За юу тайлбарлаж өгч. За өөр. Гэр бүлээр аав ээж өгч. Чичээби.